Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хоолндоо би лазаня хийж байгаа. Тэгээд хийж байгаа дээрээ бас нэг өөрийнхөө хийдэг аргачлалаасаа та бүхэндээ бас хуваалцъя гэж бодоод энэ видео хийж байна. За тэгээд эхлээд маха би бол нэлээд бусдагдаг. Одоо яг тэр жорынхаа дагуу ерөнхий жор маань бүх төрлийн хоол цомогтол байгаа. Тэг яг тэрнийхээ дагуу л хийж байгаа. Тэгээ маха бол нэлээд удаан гоё амт ортолно. Ингээ бүр өтгөн соустой олтол нь буслахдаг. Нэг цаг юм уу, баг цаг 30 минут бусласан ч болно. Тэгээд энэ рикотта чизэндээ би голцсон энэ чизийг хэрэглэдэг. За тэгээд ийм янз бүрийн чизүүд нь байхгүй бол ганцхан моцареллагаараа ч хийсэн болно доо. Моцарелла бислэг гэдэг энэ байна. Үрцэн моцарелла бислэг. Би болохоор энэ рикотта бислэг гэдэг энийг тэгээд мөн энэ пармежан бислэг гэдэг ийм хуурай үрссэн бислэг байгаа. Эдрийг хэрэгэлдэг. Тэгээ эдрийг хийвэл илүү гоё амт орж өгнө. Мөн энэ базил буюу одоо Монголд базилик гэж ярьдаг. Энэ их гоё амт оруулж өгдөг. Энийг махандаа жижиглээ хийсэн ч болно. Эсвэл энэ рикотта бислэхэндээ ингээд жижиглээд хийсэн ч болно. За тэгээд одоо ингээд ерөнхийдөө би 2 үе явцсан байна. За тэгээд дахиад нэг үе яваад тахыг хийж агаад ингээд гомонго таглаа. Тэгээд одоо дээрэс нь рикотта бислэгээ амталсан рикотта бислэгнээсээ тавьж өгнө. Ингээд баханд хараагаад тэгээд энэ мэтчлэн. За тэгээд энэ рикотта бислэгнийхаа зурагнаас тавьчаад дээрэс нь миний басан хийдэг арга гэвэл энэ хуурай пармежан бислэгийг энэ рикотта чиз тавьсныхаа дараа ингээд цацаад хийж өгдөг. Ингүүд илүү гоё одоо бислэгний амт нь илүү их гоё болдог. Энэ пармежан бислэг их гоё өрмөц амттай. Одоо спагетти, лазаня янз бүрийн роллд спагетти лазаня хийх буюу Итали төрлийн хоолнд одоо голцсон энэ пармежан бислэгийг маш өргөн хэрэглэдэг байгаа. За тэгээд энэ үрсэн моцарелла бислэг маань байна. Дээрэс нь одоо ингээд үрсэн моцарелла бислэгээ бас ингээд тавьж өгнө. За тэгээд энэ мэтчлэн энэ аргаар хийдэг. Тэгээд болсныхан дараа би аяар зураг оруулнаа. За тэгээд та бүхэн хэрвээ энэ хоолыг хийхээр хүсвэл бүх нийтдээ жорно миний бүх төрлийн хоол цомогт байгаа шүү. За баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай.